Тэгэхээр утаа бол ядууралтай шууд холбоотой. Ядуурлын хүүсвэр юу вэ? Ажлын байр. Энэ эдийн засгийн асуудлууд шүү дээ. Маш олон татвар шимтгэл, торгуул, татвар за ингээл бүх л юм өндөр. Одоо өнөөдөр хөдөлмөр эрхлээд ажиллаад хөдөлмөр эрхлэхийн төлөө гаргаж байгаа зардал орлогоосоо давчаад л байгаа даа шүү дээ. Тэгэхээр цаанаа ядаж нэг 10-15% хоригдолтой хад хүн орон сууцныхаа асуудлыг бодлого л яах вэ? Ер нь чиг баримжаа ердөөсөө энэ дэр бол нэг нууж хаагаад ил бүзүүлэх гээд гайхамшиг яриад байгаа юм ердөөсөө биш. Цэвэр эдийн засгийн арга замаар. Эрчим хүчний салбар эдийн засгийн хямралд орсног бол үнэн. Гэхдээ үнийг баг байлгах төрийн зохицуултаас болж орсон гэдэг бол маш өрөөсгөл бодол. Эрчим хүчний салбарт маш том хулгай баг. Энэ хулгайгаас үүдэлтэй хохирол хямралыг эрчим хүчний сая үнийг нэмснээр төлөөдөө штэ. Тэгэхээр бидний байр суурь юу байсан бэ гэхээр эхлээд энэ хулгайтайгаа тэмцээ. Дараа нь энэ үнийхээ асуудлыг яриад гэдэг байр суурь байсан. За ингээ эрчим хүчний үн нэмсэн. Инфляц 1.5-аар нэмэгдсэн.